Амьдрал их сонирхолтой зарчмаар ажилладаг. Заримдаа чиний хамгийн их хүссэн зүйл чамайг тэрний араас хүзэлтгөө болсон яг тэр цагаас эхлэн чам руу чиглэж эхэлдэг. Чи хайр, амжилт, хүндлэл, хүлийн зөвшөөрөл гээд ямар нэгэн зүйлийг авахын төлөө хэтэрхий улаарах үед тэр зүйл чамаас цогтоож байгаа юм шиг л байдаг. Харин чи тэр зүйлгүйгээр хэвэн байж сурсан яг тэр мөчөөс эхлэн тэр зүйл чам руу өөрөө ирж эхэлдэг. Энэ нь орчлон ертөнц маш сонин өөрийн зөв цагтай байдагтай холбоотой. Чи тэр зүйлийг авсны дараа л гоё амьдрах гээд байгаа. Тэр зүйлд хүрсний дараа л чи өөрийгөө үнэлэх гээд байгаа. Тийм учраас л маш их энерги тэр зүйлийг болохын төлөө, авахын төлөө явдаг бол яг тэр авахыг хүссэн зүйлээ орхиод өөрөө өөртөөгөө бүрэн дүүрэн мэдрэмжтэй болсон тэр үед бүх зүйл өөрийн байраа болдог. Магадгүй чиний хүсэж байгаа тэр ажил чи өөрийгөө зөвхөн карьераараа л тодорхойлгоо болсон тэр үед чамд ирнэ. Магадгүй чиний хүссэн тэр хайрын харилцаа эхлээд чи өөрийгөө хайрлаж сурсны дараа л чамд ирнэ. Магадгүй тэр амжилт чи өөрийгөө батлах гэж улаархаа болсон тэр үед чамд ирнэ. Эндээс сурах зүйл нь их энгийн. Чиний үнцэн чи юуг авсан гэдэгтэй биш, чи хэн гэдэгтэй л байх ёстой. Чи өөртөө итгэдэг, өөртөөгөө бүрэн болсон цагт амьдрал чамд гинтийн бэлгүүдийг өгөх болно. Ямар нэгэн зүйлийг авахын төлөө ухаангүй улаарах, яхаас ч буцахгүй байх, тэмцэлдэх, эсвэл гуйхаа болоод оюун ухаан зүрх сэтгэлээ хослуулан байгаль ертөнцийн хуулийг ойлгон жинхнээсээ амьдрч эхэл. Тэр үед өмнө хүссэн тэрхэн жижигхэн зүйлээс чинь хамаагүй илүү гайхалтай зүйлийг ертөнц чам руу явуулсаар байх бол.